1980-ад оны сүүлээр Мельбурн хотод цочирдом хэрэг гарч ирлээ. Гэртээ ганцаараа байсан хүүхдүүдийг хэн нэгэн нууцлаг масктай хүн дээрэмдэн авч явуулсан байна. Тэр хүн хизээч царайгаа харуулаагүй, хизээч баригдаагүй. Түүнийг хэвлэл мэдээллээр Ноён Крүүл хэмээн нэрлэжээ. Ноён Крүүл гэгч этгээд 30 гаруй жилийн турш одоо хүртэл баригдаагүй. Тэгэхээр Ноён Крүүл ямар төрлийн гэмт хэрэгтэн байсан бэ? Яагаад Австралийн цагдаагаас өндөр хэмжээний шагнал амлсан ч баригдаагүй вэ? Өнөөдөр бид энэ цуврал алуурчны нууц түүний үйлдэлийн онцлог хэдэн 10 жилийн турш олдоогүй мөрүүдийг судалж түүний талаар мэдэгдсэн бүхнийг та бүхэнд хүргэнэ. 1991 оны 4-р сарын 13-нд 13 настай Кэпмейн Чан буюу хятад нэр нь Чен Жами нөхөн хоёр дүүтэйгээ гэртээ хичээлээ хийж байлаа. Эцэг эх нь өөрсдийн ажилуулдаг хятад ресторанд ажилдаа завгүй байсан. Гэтэл ски маск буюу зөвхөн нүд болон амнал харагдах нүрэ халахсан малгайтай үл танихэр тэдний гэрт орж иржээ. Тэрээр хутга барин чимээгүвэ эстэгвэс алан хэмээн 3 охиныг сүрдүүлсэн байна. Айд сандарсан хүүхдүүд хөдөлж чадаагүй. Маск зүүсэн итгээд эхлээд хоёр дүүг нь шүүгээнд орохыг тушаагаад шүүгээний үдийг ороор хааж дүүцсэн. Ингээд том охин Чен Жиминтэй хамт гэрээс нь гарч оджээ. Хоёр дүү нь хамаг чадлаараа шүүгээний хаалгыг түлхэн онгойлгоход масктай ир болон их чинь аль хэдийн алга болсон байна. Тэд яралтай цагдаа руу залгасан. Удалгүй цагдаа нар тэдний гэрт ирж шалгалт хийж эхлэв. Гэр доторх бараг бүх үнэтэй зүйлс алга болж мөн тэдний гадаа байсан машин дээр хийсэндээ хариу хүрт болон дахиад илүү их зүйл ирнэ гэх мэт үгсийг шүршиж бичсэн байсан. Цагдаа нар даруй мөрдөн шалгалт эхлүүлсэн бөгөөд эхлээд охины эцэг эхийн санхүү өдөр тутмын үйл ажиллагааг наривчлан шалгаж эхэлсэн. Эхлээд тэд мансууруулах бодистой холбоотой эсхийг дараа нь өшөө авах явдал байж болох эсхийг шалгахад тус нь үгүйсгэгдэв. Хэрэг тодорхойгүй байдалд орж ямар ч сэжвэр гарч ирсэнгүй. Харин охины эцэг эх цагдаа нарт найдах боломжгүй гэж бодцгоосон. Барьцаалагч талаас ямар нэгэн утас ирэхгүй байсан ч хэвлэлээр дамжуулан охиныхоо аюулгүй байдлын төлөө юу ч төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Гэвч тэд телевизээр уйлан гуйж байсан ч барьцаалагч талаас нэг ч удаа холбоо барьсангүй. Тээнхүү Чен Жимийн охиныг гэрээс нь авч явснаас хойш 1 жилийн дараа өөрөөр хэлбэл 1992 оны 4-р сарын 9-нд Мельбурний Томас Таун гэх газар нохоогоо салхилуулж явсан нэгэн ир санамсаргүй хүний гавлан яс мэт зүйл газраас цухаж байхыг олжээ. Цагдаа нар тухайн газрыг ухаж шалгахад үнэхээр хүний цогц сэлэрсэн байна. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр энэ цогц нь 1 жилийн өмнө хулгайлагдаад алга болсон хятад гаралтай охин Чен Жимийн байх магадлал өндөр гэж тогтоогдов. Мөн гавлын ясны хажуу хэсэгт 3 бууны шарх хэлэрсэн байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар шууд мэдээлж уг алгын эзэн нь Мельбурнийг олон жил айдас давтуулсан Ноён Крүүл байх өндөр магадлалтай гэж үзсэн байна. Австралийн хэвлэл мэдээлэл Чен Жимийн аллагыг Ноён Крүүлтэй холбож үзсэн нь учиртай. Учир нь энэ хэрэг болохоос өмнө Мельбурн орчимд үүнтэй төстэй хэд хэдэн халдлага гарсан байдаг. 1987 оны 8-р сарын 22-нд Мельбурний зүүн дүүрэгт амьдардаг нэгэн айлын гэрт шөнө дунд маск зүүсэн ир нэвтрэн орж тэднээс эд зүйлсийг нь шаардав. Дараа нь хэрэгтэн хосуудыг шүүгээнд уяад охиныг нь угаалгын өрөөлөө авч явж халдлага үйлдсэн. Масктай этгээд бүр тэдний гэрт хоол хийж идээд шүршүрт орж явахынхаа өмнө утасны шугамыг тасалсан байна. Энэ хэрэг болсноос 14 сарын дараа буюу 1988 оны 12 дугаар сарын 27-нд өглөөний 5:30 минутын үед Мельбурний зүүн дүүрэг Рингвүүдэд маск зүүсэн нэгэн ир ноён хатагтай Вэлсийн байшингийн арын хаалгаар нэвтрэн оржээ. Эхлээд аав ээжийнх нь унтлагын өрөөлөө орж тэднийг уяад шүүгээнд хийв. Дараа нь гэрээс нь мөнгө хайж утасны шугамыг нь таслаад тэр үед ердөө 10 настай байсан Шэрэн охиныг соронзон хайсаар амийг нь таглаж байгаад авч явжээ. Хос хоёр уяанаасаа мултарч гарсны дараа цагдаа дуудлага өгсөн. Цагдаа нар хэрэгтэй холбоотойгоор шалгалт хийж байх үед нэгэн ир залгаж сургууль орчмоор эрэгтэй хүний цамц өмссөн нэгэн бяцхан охиныг харсан магадгүй хулгайлагдсан Шэрэн байж болзошгүй гэж мэдээлсэн байна. Дараа нь цагдаа нар уг охин Шэрэн мөн болохыг тогтоон гудамжнаас охиныг олоход түүний биед халдлагын шинж тэмдэг илэрчээ. Шэрэн цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө өөрт нь халдсан, зодсон гэдгийг хэлсэн байна. Мөн түүний хэлснээр хулгайлагдсан үедээ нүдний халгавчаа хэсэгчлэн авч өрөөний доторх бүтцийг харсан бөгөөд өрөөнд дотор видео камер тавьсан байж.
Харин дараагийн хэрэг нь 1990 оны 7 дугаар сарын 3-нд Мельбурний Кентербюрид 2 охин гэртээ хоёулахна байж байх үеэр дахин маск зүүсэн этгээд гэрт нэвтэрч охтыг уяад нүдийг нь буузаар боон дараа нь утасны шумыг таслаж үнэт зүй сайж хамгийн сүүлд 13 настай Николаг авч явжээ. Хэсэг хугацааны дараа масктай этгээд Николагийн эцэг эх рүү залгаж $25,000 барьцааг бэлтгэхийг шаардсан байна. Гэвч Николо хулгайлагдсанаас хойш 50 цаг өнгөрөөд байхад ямар ч дахин холбоо барилгүй барьцааг аваагүй байсаар охиныг өөрөө сулсан байна. Хэвлэл мэдээлэл болон олон нийтийн хувьд Чен Жиминий охины аллагыг ноён Крүүлийн үйлдэл гэж итгэж байлаа. Цагдаа нарч тодорхой хэмжээний дүгнэлт хийсний эцэс дараах байр суурийг хуваалцсан. Юуны өмнө Чен Жиминий охины хэрэг өмнөх ноён Крүүлийн бүх аллагтай маш төстэй байсан. Гин тэрийг үйлдэх арга барил нь бүр ижилгэмээр хүн санаатай төрөгдүүлэх шинж чанар давтагдсан. Жишээлбэл ихний хэрэгт хохирогчдын эцэг их масктай этгээд уцаар найзтайгаа ярьж байсныг харсан гэж мэдүүлсэн ч цагдаа нар дараа нь шалгахад утасны шугам хэдийн таслагдсан байсан. Нэг үгээр гимт этгээд хохирогчдыг зориуд төрөгдүүлсэн. 3 дахь хэрэгт Николагийн эцэг эхээс $25,000 барьцаа шаардж байгаа мэт дүрсгсэн ч үнэндээ дахиж залгаагүй 2 хоногийн дараа өөрөө сулсан. Харин Чен Жиминий охины хэрэгт машин дээр өрөө төл гэх мэт үгс шүршиж бичсэн нь цагдаа нарыг охины эцэг эхийг мансууруулах бодистой холбоотой байж магадгүй гэж андуурахаар зориуд төрөгдүүлсэн үйлдэл байсан. Масктай этгээдийн эдгээр янз бүрийн үйлдэлүүд нь цагдааг төрөгдүүлэхээр зориуд үлдээсэн хуурамч ул мөрмөд харагддаг. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны чиглэлийг сарниулж гэмтэрэг үлдэх хугацаагаа уртасгах зорилготой байсан бололтой. Эхний 3 тохиолдолд масктай этгээд хулгайлагдсан охтыг амьд буцааж сулсан байдаг. Тэгвэл яагаад Чен Жиминий охиныг буудаж хөнөөсөн бэ? Энэ нь түүний гэмт хэргийн үйлдэлийн шат агсны шинж тэмдэг мөн үү? Зарим гэмт хэрэг судлаачдын үзэж байгаагаар Чен Жимин алуурчны царайг харсан байж болзошгүй. Энэ нь алуурчинг охиныг амьд үлдээхгүй гэж шийдэхэд хүргэсэн байх магадлалтай. Ийм таамгийг ч олон шинжээч дэмжсэн. Учир нь Чен Жиминий эцэг эхийн хэлснээр тэр бол маш сэргэлэн хөдөлгөөнтэй охин байж. Магадгүй түүнд халдж байх үед охин масктай этгээдийн багийг нь тайлж нүрийг нь харсан байх боломжтой. Гэхдээ үнэн эсхийг хинч мэдэхгүй. Учир нь Чен Жиминий хэрэг гарснаас хойш уг этгээд дахин хизээж гэмт хэрэг үйлдээгүй. Яг л агаарт ууршин алга болчихсон мэд. Ийхүү уг хэрэг эцтэй хизээж тайлагдаагүй шийдэгдээгүй хэргийн нэг болов. Австралийн урилгаар Америк нэгдсэн улсын холбооны мөрдөх товчоо хүртэл гүнзгий мөрдөн шалгаж алуурчны ерөнхий хөрөг зургийг гаргасан. Тэдний дүгнэлтээр хоолой зөөлөн намуухан. Ойролцоогоор 170 см өндөр, 20-50 насны хооронд. Туран хартер биеийн бүтэцтэй сайн хувцалдаг, ээлдэг, үрлэгэн ир байх магадлалтай. Магадгүй хэрэг гарахаас өмнө Чен Жиминий охины эцэг эхийн ресторанаар үйлчлүүлж байсан байж болно. Эдгээр мэдээлэлд үндэслэн цагдаа нар 7 хүнийг сэжигтнээр тодорхойлсон ч дараагийн мөрдөн шалгалтаар бүгд цагааджээ. Сүүлийн хэрэг гарснаас хойш ноён Крүүл дахин нэгч хэрэг хийгээгүй. Орон нутгийн иргэдийн зарим нь Чен Жимийг хөнөөснөөс айгаад гэмт хэрэгээ үйлдэхэ болсон гэж таамагласан. Гэвч сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар цурал гэмт хэрэгтэн гэмт хэрэгээ зогсоодоггүй. Энэ төрлийн үйлдэл донтох шинжтэй байдаг. Иймээс айгаад болсон гэдэг бараг боломжгүй. Тэдний таамгаар тэр нас барсан эсвэл орон нутгаас бүр өмсөн явсан байх магадлал илүү. 1980-ад онд уг хэрэг үлдэгдэх үед шинжлэх ухаан техникийн хөгжил өнөөгийн шиг байгаагүй тул маш олон нарийн мэдээлэл орхигдсон байдаг. Харин энэ жил мөрдөгчд орчин үеийн гео мэдээллийн систем технологиг ашиглан хохирогчдтой холбоотой байршлуудыг олбсон газрын зураг гаргаж хэрэгт томоохон ахиц гарчээ. Нэгдүгээрт хохирогчд олдсон газруудын ойролцоо дэд станцууд байрладаг. Шэрэн улсын сургуулийн ойролцоо дэд станц байсан. Харин Николо охин суллагдсан газрын ойролцоо мөн дэд станц байсан. Чен Жиминий цогцолдсон газрын ойролцооч бас дэд станц байжээ. Хоёрт мөрдлөгийн явцад Чен Жимин болон Николо нар ижил сургуульд сурдаг байсан нь тогтоогдсон. Тэр сургуульч мөн дэд станцын ойролцоо байрладаг. 3 дугаарт Шэрэн болон Никологийн гэр бүлийн амьдардаг байшингууд нь тус бүрийнхэн дүүргийн дэд станцтай маш ойр, ердөө 20 минутын зайтай байсан. Эдгээр орон зай давхцлыг үндэслэн цагдаа нар ноён Крүүл цахилгааны салбарт ажилладаг, магадгүй дэд станцад ажилладаг хүн байх өндөр магадлалтай гэж дүгнэлт хийжээ. Тэрээр охтыг ихэвчлэн дэд станцаас 20 минутын зайд өөрийн 5 тухтай бүстэй сонгон хулгайлсан байх боломжтой гэж үзсэн байна.
Гэхдээ эцэст нь хэдийгээр хэрэгт тодорхой ахиц гарсан ч өнөө хүртэл ноён Крул баригдаагүй, тэр амьд уу эсвэл өөд болсныг хэн ч мэдэхгүй хэвээр байна.